За олон гоцоо дэлгүүшүүд бүгдээрээ ярианд орцгоё. Яаж дууслаа? Одоо нөгөө нэг single Минасо хоёр чинь ярилцаад ингэ хэлж байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр ингээд миний найз ингээд одоо юу гэдэг юм? Миний бодлоор гэж энэ үл бас яг үнэн зөө. Энэ хүмүүсийн яг ингээ оролцож байгаа хүмүүсийн одоо энэ хүмүүс ч юм бол одоо бид нартай адилхан ингээл энэ тэнд очиж ингэж ярьсныг мэдхгүй одоо юу гэдэг Минасо яг ярилцлага өгөхдөө тэнд одоо хиний талаар юу одоо юу гэдэг сумны талаар яг юу гэж бодож байгаа гэдгийг мэдхгүй. Тийм болохоор бид нар бол арай илүү нэг тийм эрүүл нүдээр энэ ситуацийг юу нь бол харж байгаа хүмүүсээ. Эднэр чинь болохоор тэрийг огт мэдхгүй. Тэг ингээд мэдээлэл бол маш хомс. Бидний харж байгаа өнцгөөс арай тийм дутуу. Яг ингээд тухайн энэ төр уур амьсгал нь байгаа ч гэсэндээ яг бид нар шиг ингэж хүн болгоны хаана очиж юу ярьж байгаа гэдэг мэдгүй байгаа учраас арай өөр. Гэхдээ ингээд single найз болонгот ингээд төлөвшсөн хүн таалагддаг гэл. Минасуудаа сая энд ингэж ярихдаа бас ингэж хэлж байгаа штэ. Тэгснээ ингээд яаж чарсан Минасуу ингэж төлөвшсөн хүн болов? Биш л байгаа даа юм да. Миний найзын нүдэд тэгж харагдаад байгаа юм болов уу? Эсвэл за Минасуу тийм хүн биш вэ? Гэхдээ надад хамаагүй гэж боддог юм бол мэдхгүй тэгж бас ирсэн. Тэгээд өмнө нь тэр яваад явахдаа тэр онгоцны юунд бас ингэсэн бэ штэ. Тэр аарлж шиг асааж өгч ингэж гар хуран шүрлэлцэж ингэж ингэсэн бэ штэ. Хоёр талаас харж байгаа нөгөө хоёр нь бүр ингэ what the fuck яагаад вэ? Single найз бас жоох ингэ. Үгүй яг уу болно л доо. Гэтэ бас аюу нэг тийм надад ингэ чи ингэ таалагддаг. Одоо чамаг би одоо ингэ бодсон ер нь бол хിവэрэл байгаа. Ер нь анхны өдрөөс хойш ерөөс ингэ буураагүй байгаа. Чамаг гэсэн мэдрэмж хэлсэн. Тэгэнгүүт нь би жоох ингэ мэдгүй би ингэ болно л доо мэдээж болооно шавуу яг нэг тийм яг сэтгэл зүрхэндээ бол нэг тийм болохгүй дээ гэсэн нэг мэдрэмж яг байгаад байгаа юм аа. Тэгж үл хэлсэн. Тэгээ майонез үл стил тийм мэдрэмж байгаа юм билээ. Тэгээ яг төлөвшсөн хүн бол маа ихч байхгүй. Тэгээ яг энэ үед л тэр хоёрыг ярилцж байгаад маа минжи ихч болгонгот ингээд зүгээр ингээд ярилцчихлаа ингээд саадлууд яах юм ингээд байж хүлээж гэж ер нь бол төлөвшсөн хүн. Гэтэ ихчин дотор бол мэдээж ингээд шуурга эргэлдэж байгаа шүү дээ боломжтой яг таалагдж байгаа хүн юм чинь. Тэгээ ер нь бол ингээд хараад хахад нэвтрүүлэг одоо энэ бүх асуудыг ингээд хараад хахад юу хамгийн чухал нь зүгээр л ингээд ярилцах тэр хүнтэйгээ. Зүгээр анх зүгээр ингээд юу гэдэг зүгээр байгаа байл ингээд хараад ямар дэжгүй сарнаа ямар дэжгүй бит юм бэ гэж бодох. Тэгээ яриад үзэх орч бүр ингээд шал өөр. Би бүр энэ хүмүүсийг яг ингээд зүгээр ингээд хос болохоосоо гадна зүгээр ингээд бүгдээрээ хоорондоо ингээд сайн чөлөөтэй ингээд за хоёул яриа гэд тгийсэ гэж амар хүсэж байхгүй юу? Ярьж ич хүнийг яг сайн мэднэ. Тэгэхгүй эдгээр нь болохоор зүгээр яг сонирхож байгаа эсвэл ингээд хоорондоо ингээд хос болцсон. Тэнгүү тэр хоёр хос гингүүд за энэ хоёр хос би тийм чинь энэ хостой хүнтэй би яриад явах гэсэн чинь тийм байгаа даа. Тийм болохоор ярилцаад үг манайхаа. Гэтэ тэр хоёрын хооронд энэ Минасуу single хоёрын хооронд нэг тийм юм байсан те нэг тийм хин хиний бие биендээ бас таалагдж байгаа. Тэгээд нэг тийм ингэсэн нэг тийм юм байгаад авах энэ хоёрын хооронд яг ингээд нэг ингээд галын үрдчүүл яг ингээд дүрлцгээд байгаа байхгүй юу? Тэгснээ ингээд буцаад минжи дээр ингээд очсон чи ихч бүр яг ингээд хэрэг уух гэдэг юм бэ гэх бүр яг нэг тийм ихнэр шиг заяа бүр нэг тийм энэ хоёр яг ингээд нэг тийм суугаад удцсан хосууд шиг байгаад байгаа байхгүй ингээд single минжи хоёрын харилцаа. Тэг би энийг бас ингэж жоохон ингэж одоо анхны диваач нь энэ хоёрын явсан диваач юм бол амар гоё байсан. Би ингэж амар ингэж алхамж үзсэн. Гэтэ тэрнээс хойш ирснээс хойш энэ хоёр ерөөсөө одоо сая бүр ингэж долтгоор ингэж дуусан хүртэл энэ хоёр тийм ерөөсөө нэг тийм гоё ингэж гоё яриач өрнүүлэхгүй ингэж би биенлэг гэсэн юм чи гарахгүй байгаад байгаа хгүй. Ер нь л ингэж яг тийм удцаа осууч нэг ч юм хоорондоо ярихгүй ингэж алцмуулж өгөхгүй байгаад байгаа. Тэр нь би жоохон ингэж ийм хоорондоо юм гэж болохгүй ч маа хоёр одоо ингэж дөвлөж явах хэвээр үедтэй гэж би аягүй бодоод байгаа. Энэ хоёрын хооронд тийм айгүй хүсээд байгаа. Тэгээд минжи дээр хурж ирэнгүүтээ single найзын хамгийн ихэнд хэлсэн үг нь Мина гэж хуцтай. Мина ши? Юу хуцаад хамгийн их хэлсэн үг Мина. Тэгээ би бүр ингэж би хуцаад байна. Нэг хэлд орохоор яасан хоёр хэлд орт юм бэ гэдэг шиг бүр ингэ хурж өмтөж шүүд Мина. Өөр эмэгтэйг нэр хамгийн ихэнд хэлсэн чинь миний бүр шүрмэс татгалцсан. Тэгээ их ер нь бол ингэ мэдээд байгаа шүү дээ. Яг диваажин явах дээрээ тулах юм бол анд ер нь бол ингэ Минасууд явмаар байгаа гэх. Тэгээд ингэ тэг яв гэдгийгсэн чи анд single-ний царай бүр ингэ хорихгүй байсан гэдэг нөгөө нэг юм жоохон зүрхний хийдээ гараад ингэ зодтолж модлох гээд ингэ намайг хор гэдэг ингэ найзаар ингэ бариулаад ингэ дайраа тэгээд дайс тавьчихсан. Хорихгүй байсан юм уу? Барьж ил та чи намайг гэд тэгээд идэх шиг анд бас нэг жоохон нэг тийм нөө битим гэдэг жоохон харамлахгүй байсан юм уу? Гэдгсэн мэдрэмж жоохон ингээ харагдсан. За тэгэнгүүт эцэст нь нөгөө Минасуу сүб энэ хоёр. Би чамд ингээ гомдсон, уралсан, хардсан тэгэн штэ. Уусаал би хардаж дуурлаж штэ гэсэн юм ярьж байгаа авчиг өөрөө тэрнээсээ бүр ингээ тэрнээсээ дор юм хийж байгаа мөртлөө
өөрийнхөө тэрийг юусэн ингээд тоохгүй. Би яг тэгээ бодож суужсэн байхгүй юу? Ингээд чи өөрөө бүрэл дор юм ийгээд байгаа шүү дээ гэдгсэн чи панелист маань яг тэгж хэлсэн. Чи тэрнээсээ ч дор юм хийсэн ш тэгээд. Тэгээ энэ дээрээс би яг юу ажиглаж байгаа вэ гэд энэ ч одоо танилцал үсрэл 2 3 л хонжоо хүмүүс шүү дээ. Тэгсэн мөрөд нэг тийм аюу нэг тийм токсик. Үнэр амар үнэртэй байгаа зөв бүр хамар сэнгэмдэл токсик үнэрч байгаа. Нөгөө нэг ингээд юу гэдэлээ би тэгэж болно гэтээ чи болохгүй. Би шоудаж болно гэтээ чи шоудаж болохгүй. Би уурлаж болно чи уурлаж болохгүй гэдэг нэг тийм токсик нэг тийм юу байдаг шүү дээ. Нэг тийм мим энэ төр одоо хошигнол энэ төр яг тэр шиг би бол дөрвөн залуугийн дунд явж болно. А гэтээ чи тэгэж болохгүй гэсэн нэг тийм эн чинь бол нэг тийм энэ хоёр ч одоо гэрэлцээ хосууд биш шүү дээ. Тэгээд хамгийн гайхамшигтай сонирхолтой мэдээлэл хэлсэн нь Минасу-Субинд энэ тэнд олон хүн сонирхдаг хүн надад таалагдтгүй гэж хэлсэн. Тэгэхээр Минасу ер нь өөртөө дургүй юм шиг үлээ. Нөгөө миний хамгийн том дайсан би өөрөө гэдэг шиг. Тэр дургүй хүн нь одоо олон хүн л үүсчдэг хүн гэдэг нь яг үүндээ өөрөө ийм гайхалтай факт хэлсэн байгаа. Манай сонхоо найз мэдгүй. Миний найз амар өрөвдөлтэй бүр нэг тийм тэгэл Минасу хурж ирэл ялцаа чи миний топ 3 сонголтын нэг одоо тэрэнд нь одоо баярлах хэрэгтэй. Yes би хүрэл медаль авчлаа гэж одоо баярлах юм байхгүй шүү дээ. Тэгэл хөөргий дөө миний найз бол угаасаа бүр ингээд classic friends зонд болсон хүн. Тэгэл хөөргий тэгэл сэтгэл зүйчиг ингээл байгаль ингээд яриаг сонсоод зөвлөгөө өгөөл. Тэгэл Минасу ч гэсэн зүудрүүг ингээд дараагийн ангиуд дээр нь яг нэг тийм сэтгэл зүйчтэйгээ терапевттэйгээ ингээд уулзах юм шиг. Нэг тийм бид нар нэг тийм сайн найзтайгаа ингээд очиж уулзаад найзаа устан нэрээ би тэр залуутай тэгсэн чинь намайг ингээд ярьдэн штэ. Яг л тийм хүн. Сонхон бол Минасугийн үед. Хөөрхий амтан тэгэл май найдвар тэгээл ер нь бол боломж гарч магадгүй гэж л харж байгаа байх. Тэгээ одоо тэг өөр явах үнэхээр яг таалагдаад байгаа юм чинь. Таалагдаад байгаа юм гэдэг юм чинь. За юу? Хёно Гуин. Энэ дээр бол шүү дээ. Энэ хоёрыг би бас амар ингээ хүсээд байгаа заяа. Би энэ хоёрыг би амар хүсээд байна гэж бичсэн байна. Тэгээд анх бас нөгөө нэг хамгийн ихний ангиуд дээр миний ингээ мадад бас амар сонирхолтой санагдсан юм. Сонирхдаг төрөлжин юу вэ гингөө солгоо гартай хүн гэдэг бол энэ үл амар ингээс би үл амьдралаа эзэж ийм сонирхол сонсож байгааг үзээ. Танаа тийм сонирхол сонсож ирсэн юм гээд өндөр хүн турхай хүн гэжснээс солгоо гартай хүн гэдэг юм бол би анхудаа сонссон. За тэгээд тэгснээ май хяно найз ганцаараа солгоо гартай. Тэг хяно найз гүйнийг сонирхож байгаа. Тэгээ байж энэ хоёр ингээс сууж ирсэн чинь сомын найз хүрээд ирсэн шүү дээ. Тэгээ энэ дээрээс бол би гүйн найзыг өөрийнхөө сэтгэлийг би байсан бол би шууд тэр үедээ гэж бодсон. За одоо л энэ дээр яг сэтгэлийн шууд ойлгомжтой болохоор ситуац биш үү яг энэ ингээд сууж идэл энэ хүрээд ирэнгүүт нэг бол хэрвээ ингээд хянууд ингээд сэтгэлтэй бол нөгөө сомын шаврын алтлаа те би ясан залуутай уулзчихгүй гэж бодно. А хэрвээ хянууд нэг сонирхолгүй сомын дэлгүү сонирхолтой бол ашгүйдээ ингээд өстө нэрэ балаа хацтай юм ярих юм болтгоо суужсэн чинь хүрээд ирлээ чи юм гэж бодно штэ хүн. Энэ үл амар ингээд мэддэж болох шинж байхгүй. Тэгээд тэгсэн чинь сомын нүүрж ирэнгүүт яг үндэ хянуутай ярилцаад байдаг нас те. Гэ тэр хоёр хооронд асуулт асуугаад нөгөөтгөл бүр тэнийг суучтэй. Яг нэг тийм үйл ситуац байсан. Тэгээ ер нь бол сомын бол бас нэлээд нэг тийм довшингүй төрлийн залуу байх шиг санагдсан. Ер нь жоохон ингэ тийм яршигтай нэг тийм амархан бууж өгөх төрлийн бол биш. Гэтэ манай хёно бол бас бууж өгөхгүй шүү. Сайхан залуу. Хёноггүй энэ хоёрыг ямар ч байсан хамт яваад үзээсэй гэж айгу хүсэж байгаа. Энэ хоёр бас би айгу дэмжиж байгаа. За тэгснэ. Хёно бол бүр ингээ хайрандаа бүр ингээ галзуурсан шүү дээ. Бүр ингээ нүдэн зүрхийн хэлбрээр хараад ингээ сохроо тажинаас нуудыг энд going ста тэнийг хүүхэн мөхөн гэж хэлсэн майнадад наалахаас бол өнгөрсөн. Бүр ингээ сохорсон. Бүр ингээ сандарч бандраад бүр ингээ солиор л заяа. За тэгэнгүүт миний найз чинь нэр чи хэн блэ? Сүбний ингээ цамцыг өмсөж өгсөөл. Энэ үл үнэхээр том дайрал заяа одоо Минасугийн зүг рүү бол маш том догоор дайрал тахгүй ингээ залуугийн өмсөн цамцыг өмссөн явж ийн гэдэг бол тэгэнгүүт одоо ингээд яг энэ оройны үйл явдлаас хойш одоо тэр явдлаас Минасугийн гаргасан үйлээс хойш ер нь Сүбийн жоохон нөгөө их ингээ явчих шиг бодлоо гэж би ингээ харагдсан байхгүй ер нь л жоохон итгэжсэн. Гэхдээ яг ингээд цаашаа ингээ хараад ах тусам нөгөө нэг энэ хоёр ингээд одоо Сүбийн Минасу хоёр хитрхи яг ингээ би бинийг бүр ингээд ороо дэлхий дээр оршихоо болцсон мэт ингээд хитрхийн үйл тоож моогод идэв штэ. Энэ үл жоохон нэг тийм үнэхээр мэдрэмжгүй одоо юу гэдэг ямар ч сэтгэлгүй сонирхолгүй болсон хүний үйлдэл биш байхгүй. Тийм эсвэл одоо ядаж зүгээр ингээ бусад хүмүүстэй ингээ харьцаад байгаа шиг харьцсан шүү дээ. Энэ чинь бол бүр ингээ зорж ингээ бүр ингээ анж амьдраад байна гэдэг чинь бол энэ юм байгаад байна. Тэгээ албаар зүгээр нэг тийм гомдсон, хорлохшин, шарлахсан, хардсан, ууралсан мэдрэмжил юм. Тэрнээс биш үл яг ингээ нүднийхээ болонгаар хүн юмтай хараагүй нөхдөд ингээ ер нь бол харж лээдэг. Нэг таар мэдэл авах жоо нэг тийм токсик яшигтэй ингээ хосуудын
нэг тийм зан ер нь бол ингээд бас дахиад хамарсан хэмтэл өндөртэй байсан. За тэгээ байж шинэ эрэхтэй шинэ юмтай оролцож байсан. Өмнөний 7 хоногт шинэ хүн ирнэ гэхээр би бүр ингээд алцганаал бүр ингээд хай нэг сайхан санаа орчихсан ингээд хүлээжсэн байхгүй юу. Тэгээд надаа ер нь шинэ хоёр орцох жоохон нэг тийм сонирхолтой санагдав. Ер нь бол голоос нь орж ирж ирсэн хүмүүс чинь ер нь бол ингээд тоглоомыг өөрчлөхөөр орж ирж байгаа нэг тийм хүмүүс гэсэн зорилготой хүмүүс нь ч тийм хүлээлттэй дээ шүү дээ. Эрэхтэй оролцож байвал яг ингээд энэ үл жахан та нар таалагдсан хүмүүсээ комент бас бичээрэй. Надад бол нөгөө би нөгөө өөрийнхөө сонирхлоос ингээд харчиж байгаа учраас миний сонирхлын хүн биш. Яагаад гэвэл давхраа таньдтэй. Тэр бүр тийм амар чухал байдаг те. Яг нэг тийм тэгээд нэг тийм айгүй нэг тийм эготой хүн шиг харсан байх ингээ ороод ирж байгаа. Яг ингээ том биетэй. Хүй. Ах бүр хараад игээд нөгөө миний хоолойсаа бүр ахыг муулсан чинь хоолой байхгүй болж энэ төр. Яг том биетэй тэгээд тэрийг хараад бол би жоохон тэнцэн болох юм бол ах жоохон хүчтэй орлох гэж бодсон юм гэж яг бодсон заяа. Шууд тэр талаас. Тэрнээс үүш ингээ байгаа байдал нь миний тайп бол биш гэдэг яг царайлал залбал байх шиг лээс л та. Тэгээ бол жоохон нас нь бол жоохон ах юм шиг байд гэж бодсон. Тэгээ жоохон айгу бие тооцсон юм шиг байна. Их цантай байх гэж би бас бодсон. Тэгээ одоо тийм царайтай ч надад их цантай л байх хатлаа тий. Шинэ эмэгтэй бол яг би анх ингээ харангуудаа бас ингээ байдаг л нэг тийм нормалны нэг тийм солонгос эмэгтэй байна гэж харсан. Гэтэ үнэхээр нүд нь бол үнэхээр ямар шодрог бас юм бэ бурхан гэмээр амар том нүдтэй юм билээ. Зарим хүмүүс нь яаж тийм амар том нүд заяадаг вэ? Үнэхээр том нүдтэй. Нүд нь бол үнэхээр игдүүтэй юм билээ. Тэгээд нэг тийм нэг юм яриа хөрөө дуушуу ихтэй нэг тийм цоглог. Тэгээд яалчгүй бас 23 хоног гэсэн. Жоохон. За ингээд явааж ин лөө нөгөө хэд чинь ингээд яваад тэгээд энэ бол явааж нөгөө нэг манай Хёнжи найз бүр энэ үл үнэхээр ингээд чон бороноор их чинь миний найз л одоо энэ дээр тэр хоёр залбар хоёр залбар хоёулаа яваад гисэн шүү дээ. Тийм болохоор энэ дээр бол миний найз чон бороноор хичээр манай найз рүү үнэхээр дайрах хэрэгтэй. Тэгээд ер нь бол бас хөөхөн ингээд илүү яриа өрнүүлмэн амар хөөхөн бисэн шүү дээ. Хёнжи тэр хоёрын яриа. За тэгээд явааж нь очиод шинэ эрэхтэй оролцогч чинь бүр 92 он хогсон жүжигчин. Тэгээ анхаарал надад бас яг нэг тийм жүжигчин юм шиг нэг тийм кино минь өндөр гардаг нэг тийм баян жомбог залуу малуу юм шиг нэг тийм явдалтай нэг тийм хачин нэг тийм бие тооцсон залуу байдаг штеп. Нэг тийм мэдрэмж. Одоо нөгөө нэг Idol гээд K-drama танд үзэж байгаа яг одоо ингээ гарч байгаа. Тэн дээр гардаг нөгөө талын прокурорын дүр штеп. Яг тэр ах шиг нэг тийм тэр ахын царайч тэр занамж тэр яг тэр шиг нэг тийм мэдрэмж надад ах шууд өгсөн байхгүй. Тийм түнхээр жүжигч юм байсан. 92 онд гэдэг чинь дундра ах нэр ах 34-тэй. Тэгээд ер нь нэг тийм надад бол сонирхолтой санагдав. Зан чанарын үуч нэг тийм сонирхолтой жоохон бидний нөгөө entertain хийхээр төлөх хүн биш юм шиг санагдсан. Тэгээ миний хувийн тийм type бас нөлөөлж байгаа. Тэгээд энэ хоёр энэ дээр чинь би нэг сонирхгүй байсан чинь гуйн энэ хоёр чинь бүр нүдэрээ би нэг бүр идэх нэ. Та хоёр өрөө ирэхтэй юу? Гэт тэгмэр бүр өөдрөөс уруул амаа хазал заа би бүр хүй. Ой. Би мэдрэмж төрсөн. Тэд бүр залуучууд хүлээж байгаа шүү дээ нэг. Тэгэж чинь бас нөгөө хин чин шинэ эмэгтэйдээ чинь манай Жэжин чинь бараг галзуурсан шүү дээ. Гэтэ энэ дээр бол би гэтээ бас ер нь жоохон санал нийлээ. Надад бол энэ жоохон ингээ хьюмор нийлдэг байх ер нь үнэхээр жоохон заяа. Үнэхээр ингээд одоо юу гэдэг сэнийл шиг сайхан амар гоё залуу байлаа ч гэсэндээ би тэр хьюмор нийлэхгүй байх юм бол амар хэцүү ингээ. Би тэр хамт яг юугаа ярьж насан туршдаа цайгаа угааж амьдрахгүй. Цайгаа угааж та бас ингээ хөөрхөн юм яриад нээлмэр штэ. Тийм болохоор тэр амар чухал. Тэгмээ яг энэ шинэ эмэгтэй Жэжин хоёр жоохон үнэхээр тэр нь бол нийлжсэн ингээд байнгын нэгэстэй. Тэгээд өгөн Жэжин дээр ярилцлага өгтөө миний одоо хамгийн нэг сонирхож байгаа хүн бол одоо шинэ эмэгтэй боллоо гэж хэлсэн штэ. Тэгээд яваад нь очсноо яасан танаа мэдж байгаа тэрийг бүгдээр дараа нь ярина. Эхтэйчүүд. Жэжинээс нь. За тэгээд энэ яваад юм болж идэл тамд манай Минасу Хёнороо хамдарч эхэлсэн. Ер нь сонирхоод үздэг юм гэд. Ямар юм бэ чамаа нэг амтлаад үзье да гэсэн шинжтэй. Яг ингээд огт нэг тэгж ярьж байж үзье болохоор сонирхоод үзье гэсэн шинжтэй хэлсэн. Гэтэ ер нь бол манай хийноо ч юм бүр хайрандаас огорч явж байгаа тийм бүр нисээ. Гойна ямар хөр хэм бэ гэж явж байгаа ч манай найз тийм болохоор ер нь бол тийшээ бол тэр хаалга бол хаалттай бүр ингээд. Хаалттай, эзэнтэй нөгөө нохоотой гэдэг хашаа байж идэг шиг Хёно найзын зүрх үл эзэнтэй. Тэр үл жоохон нөө боломжгүй гэж би бодож байгаа. Минасу яг нөгөө октодын өрөөнд ингэ сууж ангуудаа ингээд синэлийг л одоо би нэг сонирхгүй байна гэдэг ингэ хэлсэн шүү дээ. Тэнгүүт нь би бүр ингэ үзээд ингэ суужснаа. Яг үз хэлсэн шүү дээ. Баталгаажуул гэдээ бүр ингэ санагдсан. Ер нь үнэхээр барьцгүй хүн шүү дээ. Тийм болохоор би бүр ингэ яг үннээс хэлж гинөө гэд тэгж ингэж бодсон л ихтэй. За үнэн бол ашгүй дээ гэдэг мэдээж үнэн байгаагүй та нар цааш нь үзсэн юм чи мэдчихэж байгаа. Тэгээд яг худлаа үнэн нэг тэгж хэлж биднийг жоохон ингэж entertain хийж үзэгчдэг жоохон ингэ алцмуулж байгаа юм шиг ингэж тархи нэргүүлж.
Тэгээ яг Минасуг ингээд ийшээш нэг үсрээл, Батаарууч нэг үсрээж, Болдоорууч нэг үсрээд байгааг сонсож байгаа Минжээ ихчи бит хоёрын царай бүр яг ингээд what the fuck гэсэн шинжтэй. Ихчээс бүр үнэхээр хэцүү ах шүү гэлээ. Бүр яг үнэхээр төлөвшсөн хүн гэдэг чинь Минжээ ихч. Минжээ ихч гэсэн бүр ингээд Нинжээ ихч гэд манай хамаатныхаа ихчийг ярьж байгаа юм шиг л. Манай Минжээ ихч бит хоёрт амар хэцүү байсан. Тэгээд Минасугийн яриаг тийг сонсож суух. Тэгээд хүмүүсээ Ямажи явсаагаар басаад нөгөө 5 дуул ингээд чон бороноор гэдэг шиг дахин нэг юм чон Минасу Хёноро тэгээ Хёнжээ Жуамлоо ингээд юу нэг дайрсан. Ингээл эзгүүчлэл нөгөө айлын гэр эзгүүчлэл гэж байдаг шүү дээ. Тэр шиг. Ер нь л дайрсан. Тэгээд Хёнжээг би бас ингээд амар бүтээсэж амар хурцны амар ингээд хөөхөн нэг тийм анх зүгээр ингээд царайг харахад амар нэг тийм зөөлх хүн шиг мэдрэмж надад төрчихсэн байхгүй нэг тийм олон ихчтэй өссөн юм шиг нэг тийм зөөлх хүмүүс байдаг даа. Симтин дээр нэг тийм Жошуа шиг vibe. Манайхаа өгчээсэн чинь сүүл ингээд ярьсан яриаг сонсоод нэрэл юу тийм зөөлхөн төрлөн хүн юм бэлээ ер нь л нэг тийм. Оройны тамд ингээл нөө оройны хоол болоод хэлсэн тэгэл тэд нар чинь ингээд эхэлсэн шүү дээ. Яг нөгөө сонирхож байгаа хүндэл таанд өгж байгаа шинж юм шиг байна гэх. Ингээд үгүй маа энэ бодаа идэрээ маа энэ усуурэ маа кимчи идэрээ гэл би бүр ингээд надаа гимээр ингээд халамж одоо би ч гэсэн одоо байсан мэл нэг таалаж байгаа бол байсан мэл тэгэл байсан байх маа. Яс мүдчүү гэл тэгэл байсан байх. Минасу сонхуунаас дээр очиод тэгэл хамаг завлангаа яриад манай зүйл үнэхээр бүр үнэхээр friends зан бүр үнэхээр bestie болцсон аль хэзээ ер нь эндээс бол хос руу орох нөхцөл боломж бол надад байхгүй гэж би бодож байгаа заяа. Бүр ингээд хамаг юм явж байгаас минаас үчим би надад тэгдэ тэгээ тэр надад тэг санаа би тэрэн таартай тэгсэн чи тэгээд эндээс бол хос болно гэдэг нь надад бол жоохон боломж. Эмэгтэй хүний юмудээс ингээ бодоход эрэгтэй хүнийг нэгэн чи тэгэж хараад хамаг юм ярьсан бол шамтай буцаад нэг тийм хосын юугаар ер нь хэцүү дээ гэж би л бодчих. Тэнгүүд одоо энэ дээрээс эхлээд ингээл Минасу ингээл амар ингээл хэцүү ингээл байгаал уруу царайлал ингээл тэгэл сонхоноос дээр очил ингээл хэцүү юм завж ин мовч ингээл хэлээд бүр ингээ уйлсан штэ. Уйлахаас өмнө бол би ингээ бодохдоо ер нь ингээл бас жоохон хэцүү байж болох юм байна юм ингээ жоохон ингээ ойлгоод тийм өрөвдөх мэдрэмж төрөө сууж байсан байхгүй юу ингээд тэгээ ингээд миний бодлоор ингээ өмнөх ангиуд дээр ингээ Минасуг ингээд тэнийг хөөхөн гэжсэн хүмүүс ингээ жоохон ингээ зүүлэрж байгаа л ингээ бодож исэн чинь би бас яг тэр юунд тактикнд унах гэж явж исэн байх гэдэг ойлгосон. Надад бол Минасуг би одоо яг юу гэж харж байгаа вэ гэхлээрээс өмнөх 4 анги дээр ингээ Минасуг би ингээ хараад надад ингээ жоохон таалагдахгүй байна гэд би ярьж исэн шүү дээ. Тэрнээсээ ч бүр ингээ дордсон юм миний хувьд. Яагаад вэ гэвэл одоо өмнөх 4 анги дээр бол би Минасуг ер нь бол ингээ бүр ингээ өөрийнхөөрөө бүр ингээ би яасан ч чадаа би ингээ би хэлсэн шүү дээ. Ингээ хэнийг ч өөрийн болгоноос чамаг гэсэн тэр зам надад таалагдахгүй байсан авчиг. Одоо бүр тэрнээс бүр дур болсон. Яагаад гэвэл яг үнэндээ одоо юу гэдэг амар нэг тийм cool ингээд өөртөө ихтэй юу гэдэг надад хамаагүй гэсэн тийм зантай хүн биш. Зүгээр яг тийм дүр эсэгдэг хүн байгаад байгааз. Одоо өөрөө ч гэсэн ярьсан шүү дээ. Яг үнэндээ би тийм хүн биш. Би амар юм жоохон эмзэг төрөл ингээд. Тэгмүүд чи надад ингээд тэг өөрөө байсан ч биш ингээд дүр эсгээд тэгээд тэр дүр эсгэж байгаа дүрэн ч гэсэн амар нэг тийм хэцүү хүнд ингээд таалагдаад хэцүү дүр. Тэн дээрээс би бас ингээд Минасуг ингээд бас ингээд энэ дээрээс хойш юу ингээд амар гонигтаал ингээд би нүвдөөл уйлж муулаад тэгээд эхэлж байгаа шүү дээ. Тэн дээрээс би бодохдоо өмнөх анги дээр одоо нөгөө галын наадам дээр ингээд дөрвөн залуур ингээд үсчихэд Минасугийн дотор бол ингээд тэр дөрвөн залуур ингээд Минасу биднийг сонирхлоо гэл ингээд араас нь ингээд булаацалтал тийм нааша хойл ярилцъя гэл булаацалтаад ингээд дотроо жоохон тийм төсөөлөлтэй байсан авчиг ингээд ер нь залуучууд ингээд жоохон үргэцэн. Тэгээ манай Сүбийн ах тэр хоёр яг ингэ жоохон токсороо байж байгаа. Тэгээ Синил бол яг ингэ нэгдүгээр сургуульд нь Минжи ихч манай Нинжа ихч ингэ байгаад байгаа шүү дээ. Тэгээ ингэ жоохон сонирн болцсон. Тэгээ яг үндэ ингэ сэтгэлийнх нь номер 1-т ингэ Сүбийн байгаад байгаа юм шиг. Тэмүүс Сүбийн нөгөө өмнөдөр ингэ юу ингэ за энэ юм хот хөөхөн байна гэсэн шинжтэй тийм мэдрэмж өгөнгөт ингэ төсөөснөөс нэг өөр болчих нөгөө нэг шаах жааш. Сая юу ч бид нар зодооч гэдэг шиг тийм мэдрэмж олгомотой ч юм ингээд өрөвдүүлэх тактик руу орчлаа гэж би бол ер нь л бодсон. 10 жил нэг тийм хүмүүс байдаг байсан да. Надад яг байдаг ус болохоор энэ жишээ амар шууд орж ирсэн. Өөрөө ингээд хүмүүсүүд ингээд амар шоглож моглож ингээд янз бүр болж ингэдэг. Тоглоом хийж ингээд шоолж моолж ингээд инээж минэдэг. Тэнгүүт өөрийг нь буцаад нэг тэгэнгүүт ингээд амар уралдаг нэг тийм хүмүүс байдаг да. Бүр ингээд татганж батганаад яг тэр шиг өөрөө болохоор хүмүүст айгүй нэг тийм ингээд нэг ийштэй шиг өрссөн тийм юм янз бүрийн юм хийн. Гэтэ хүмүүс өөрт нь жоохон тийм үзүүлэмт бүр амар тийм хүн дээр хүлээж авдаг. Тийм төрлөг юм шиг надад санагдсан.
Гэтэ мэдээж та нар тэр мэдэж байгаа. Уусаа шоунд бол хэрэгтэй хүн бол минаас үнэхээр мөн. Шоуг сонирхолтой болгож байгаа. Тэд нар л уусаа маргахгүй. Яг үндэ бол ах бол Хисооны нэг тийг сонирхоод байсан юм бол байхгүй шүү дээ. Тэгээ зүгээр нэг минаас ударсан чинь ингээ хүрээд ирж байгаа юм шиг. Надад нэг тийм жоохон би хоёр дахь хүн чинь баймааргүй байна гэсэн нэг тийм мэдрэмж байгаад байдаг гэсэн байхгүй. Тэгэхээр жоохон ингээ нэг тийм гэсэн мэдрэмж. Одоо ингээ би болохоор ингэж амар тэгж үздэг, ингэж бодож үздэг байхгүй. Хэрвээ би одоо энэ информод ингээд энэ тамд байсан бол, би нэвтрүүлэлт байсан бол, кино үзэж би энэ киноны дүр байсан бол гэж боддгийг. Тэнгүүт би одоо жишээ нь информод ингээд байсан бол одоо юу гэдэг би нэг залуугийн хоёр дахь сонголтод болоод тэнгүүтээ тэр залуу эхний сонголтын нэмэгтэй ингээд бүтлгүүдэд өөрийгөө сонгохгүй. Тэнгүүтээ намайг цаавдаад орг угаас охин дээр гээд чамайг сонгодог гэх юм бол би яг тэр хүний хоёр дахь сонголтод байх гэж хүсэхгүй зэ. Тэрний оронд тэр залуу сонгохгүй би зүгээр ингээд тамдаа сайхан ингээд үлдсэн нь юу нэл дээр тэр хэмжээнд би жоохон ингээд жоохон хүний Б брэнд хоёр дахь сонголт байх тиймэрхүү юмд хувь хүнийхээ хувьд амар тийм дургу учраас энэ үзэж байгаа ингээд оролцогчтой бас тэр талаасаа ингээд үтээдэг гэж татгадаад байгаа. Хэлсэн шүү дээ би амар орж үздэг гэж. Тэгээ Минасугийн одоо яг ингээд ийм байдалд орсон байгаа тэр үйлмэлж байгаа тэр мөрийг хараад ер нь бол ингээд залуучууд нь одоо сүбинд сонирхолтой байгаа энэ сүбинд ингээд өөрөөс үргэж мүргэцэн ч гэсэндээ нэг тийм нэг даагнаас ууш даруураасаа гэд тэгдэг шиг яг нэг тийм мэдрэмж төрөөд байгаа. Тэгээ наадам дээр би солиоруулаад та алж ин да гэдгсэн тэр нь яг ингээ буруугаар игцэн. Тэгээ бүр ингээ хүүрээ гүлгөө ингээд нөгөө юу ч госторх нэгээд. Тэгээ минаас ч ер нь бол яг үндэ хяног сонирхоод байна гэсэн чинь нэг тийм сонирхсан юм байгаа. Зүгээр ингээ жоохон зүглгээ авах гэдэг юм шиг. Тэгээд хянууд дээр очингуудаа ингээд сүбийн гэсэн ингээд тийм яриад ингээд баг ингээ зүглгөө шахуу ингээд найзын зүглгөө шахуу юм авцсан шүү дээ. Гэтэ яг ингээд яриагаа сонсох яг найзын зөвлөгөө авч байгаа юм шиг байсан. Тэрнийхээ дараа өгсөн ярилцлаган дээр минаас миний одоо нэгдүгээр сонголт хянаа гэсэн. Тэгээд үнэхээр минаас бол бүр Монголын хаврын тэнгэр цаашаа бүр ингээд та нар намайг тэгж бодсон уу нөө гэсэн шинжтэй. Үнэн сонирхолтой сүүлрүү ингээд панелистууд нь баг ингээд бүр ингээд залхах гэхүү бүр ингээд одоо байлаа ч дээ ямар хэцүү бай гэсэн шинжтэй болоод эхэлж байгаа. Би уусаа яг яалтчгүй тэгэхээр сүр аргагүй тийм л байдал хүрэх чинь бид нарыг. Тэгээ манай Хисоо найз бүр сүби найзын цамцыг бүр хэр болтол нь бүр ингээд урагдтал нь өмсчихлээ бүр байнгын өмсөстэй. Яг өөр юусоо цамц авчраагүй л гэсэлтэй тэгээ бас гэхдээ бүр ингээд байнгын өмсөстэй. Бүр ингээд сайн болж одоо тэгэл өмсөлгүй яг тэ. Хисоо бараг сүбиний цамцыг унтахтаа орондоо ч өмсдөг баха. Тэгээ маргааш өглөө нь болонгууд энэ дөрөв ингээд байж байгаа царай яж хата өнцөг ингээд камерны өнцөг ямар ч амар таарсан. Тэгэнгүүт ингээд тоохгүй байгаа юм шиг мөртлөө энэ Минасу сүбийн хоёрын харилцаа яг нэг тийм лайтай нэг тийм токсик нэг тийм хосууд идэв шүү дээ. 10 жил ингэж байж идэг нэг тийм яшигтай хосч юм шиг. Эсвэл ингээд салцсан мөртлөө ингээд амар яшигтай ингээд зуралдаад байдаг экс үтч юм шиг нэг тийм мэдрэмж ойлгож байна уу манайхаа. Танаас бас тийж мэдэрсэн үү? Надад бол тийм мэдрэмж амар төрсөн зав ингээд. Тэгээ ингээд байжсэн чинь Синил хүүрчин октод өрөөнд орж ирэнгүү шагаан хүүхдээ Минасуг ингээд завтаа юугээд дуудсан шүү дээ. 미나 씨 시간 좀 괜찮아요? 네, 괜찮아요. 시간 좀 괜찮아? 그럼. Яг энэ завтаа юу гэж дуутахын өмнө яг Минасу манай Минжэгч хоёр хооронд ингээд баг Синgiлийн тухай ярилцсан шүү дээ. Ингээд сонирхож ингээд яг тэгж ярьж авах үед ингээд Минасу надад бас ингээд илүү амар нэг тийм хоёр нүртэй санагдаж байгаа. Эрэгтэйчүүдтэй ярихаар ингээд бүр ингээд тун гэдэг. Одоо Минжитэй ярихдаа ч гэсэндээ бас тэгж ярьдаг. Би ингээд санааж авч ийн ингээд хоёрын голоор би орчих юм шиг санагдаж ийн ингээд тэр ер нь би таныг чамайг бодож ин тойрыг бодоод би өөрийгөө оошинтай явд гэсэн үнцгөөс ярьж байгааз. Тэгмүүдээ яг ингээд Синил орж ирээд ингээд дуудсан чинь ингээд эргэж гарч авч байгаа нь тэр удаа аяг. 다녀오겠습니다. Энийг бол ийм юм хийдэг октод ер нь хүмүүсийн октодын одоо амьдрал одоо юу хүрээлэл байсан л гэж тараа. Энэ бол ерөөсөө самсруугүй бол биш. Энийг бол ерөөхдөө нэг тийм муу хоёр араас гэдэг штэ. Хэлэх юм байвал нүүрлүү харж байгаа хэлчих. Энэ үйлдэл бүр үнэхээр яг панелистүүд хүртэл шоконд орсон заяа. Нэг тийм гаднаа ярьж байхдаа ингээд би ингээд чамаа бодож ийн гэж байгаа мөртлөө яг цагаад болохоор үйлдэл шал үг үйлдэл хоёр нь зүрнэ гэдэг нь яг энэ аахгүй юу? Ойлгож байгаа юм байна. Тэгэнгүүт Синил найз угаасаа ингээд анхнаасаа чамаа сонирхож байгаа сонирхол маань ерөөсөө ингээд тогтож буураагүй байгаа. Ер нь л чамаа бистээ сонирхсорол байгаа. Чамаа үзчих юмсан гэсэн. Өнтгтээ бол ер нь л ярьсан. Тэгээд тэр үзэд би бас яг болцооны шоу гэдэг мэдж байгаа ч гэсэндээ амар нэг тийм жоон сэтгэл өвдөд байсан гэж. Тэгээ ер нь бол ингээ хараад байхад Минасу бол нэг тийм яг хамгийн сүүлд хинтээ ярьсан хамгийн сүүлд одоо хинтээ яриа өрнүүлсэн байна. Тэрнээс бол бод сэтгэл ингээ хувираад байгаа юм шиг.
Одоо нэвтрүүлгийн хамгийн сүүлийн одоо сонголт хийх боллоо гэхэд хамгийн сүүл дээр сонголтын үн хинтээ ярилцсан байна. Тэр үнийг ингэ сонгох юм шиг. Гэхдээ энэ юу хин дээр л ганцхан тохиолдол энэ үл ажиллахгүй. Тэр нь манай сонхун найз. Сонхун найзтай бол хамгийн сүүлд ярилцсан байсан ч нэгдүгээр байранд бол миний найз орохгүй. Стил миний сайн найз гэдэг категорид байсаар л явах болно. За ингээд нөгөө шинэ эрэгтэй эмэгтэй хоёр манд явааж байгаас ирсэн. Тэгээд нөгөө эрэгтэй нь болохоор айгуу бас нөгөө амар том бие мэтэй болохоор залуучууд бол угаасаа яг бүр нэг тийм эдшний өхрөө шинжиж байгаа юм шиг л харсан заяа. Өрн тийм юм байна. Ер нь л энэ өхөр чинь нэг гайгүй жин гарч чаар тэ 200 кг мах гарч чаар өхрөө энэ шүү гэж яаж монголчууд нэг үлий чидэг шинждэг шиг шинжиж исэн бүр ингээд. Тэгээ угаасаа ялч ер нь том л биетэй юм шиг л хэлээ л дээ. Тэгээ залуучууд ер нь жоох ингээд эвгүй амтан биш үү гэсэн шинжтэй бол байсан. Тэгээд энэ үед нөгөө нэг шинэ эмэгтэйд хурж ирчээд тэгээд шинэ эмэгтэйд бас ингээ эмэгтэйчүүд ингээд энэ амар надаас хүрэх юм шиг байна гэсэн бодол ингээд төрж явах шиг байсан. Тэгээ эмэгтэйчүүд өрөөндөө ороод хоорондоо ингээ ярьж байхад ингээд өө шинэ эмэгтэй чинь ингээ чиний хамгийн сонирхож байгаа юм бэ гэдэг ингээ шууд ингээ асуугаадсэн шүү дээ. Тэр үед ингээ минаас өгөн царай бүр ингээ минжи ихчээс ингээл асуухад ингэж хараад ийшээ ч ингэж хараад тэгээд гэсэн ингээд би бас тэгж утсан ингээд минаас ч гэсэн тэгж бодож авч надад санагсан заяа. Хөр надаас асуух үедээ надаас одоо хамгийн сонирхож байгаа хүн чинь гэж асуул би одоо хин гэж хэлнэ гэж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж. Айгу хөвчлөлтэй. Тэгмэд энэ үед нөгөө нэг ихтэйчүүдийн өрөөнд шин залуу ингээ ороод ирсэн нөгөөд чинь ингээ тал талаас нь хил амаас угалчих гэдэг ингээ сууж та манай хёно нэз. Солгоо гартаа ёо. Гэж байгаа. Ханаас ингээд амар нэг бодлын амар дарах юм шиг мөртөө нөгөө бодлын бас жоохон өрсөлдөөнчсан гэдэг л юм байна та. Тэгээд шинэ ах бол солгоо гартаа биш байсан. Тэнгүү дотроо бол нэрээ үнэхээр хин солгоо гартаа хүн дуртай гэж тэгээ бас хин солгоо гартаа гэж би гэж бодсон баг заяа. Тэр үл нэр хөвжөлтэй. Бас нь яг нэд ойлгоод байгаа хүмүүс нь бүр инээгээд хэлсэн шүү дээ шоолоод. За тэгээ байж лисэц миний хүсэн хүлээс нь тэмцэн. Би бүр тэмцэн болоод хоорондоо ингээ бүр алцаасаа гэж бүр амар хүсчихсэн байна. Тэмцэн гэсэн чи би бүр уу хиймар сэргээд ирсэн. Тэгээ ер нь бол ингээл тэмцэн болол ингээл алаан хидаан ингээл шалдан бие хаамаа шүрмөс булчин тийм юм үзэх би амар дуртай байхгүй юу. Тэгээ эцэст нь тэр цаг үе маань ихэлсэн. Тэгээд ингээд одоо манай октод л уусаа санал нийлхийлэх ингээ тэмцэн үзээд өндөөш одоо ихтэйчүүд ингээл алалцсан шүү дээ. Тэгээл ингээл алцаал ингээл уусаа байнга чээж нүцгэн. Тэгээд нөгөө нэг ингээл эрэгтэй хүн чинь нөгөө арай нэг тийм хүчтэй байх. Одоо энэ тэмцэн дээр ингээ ихтэй хүн чи ялхаа тэг үзэж байгаа, өрсөлдөж байгаа тэр үед нь ингээл эмгтээчүүд хараад ингээд улам ингээд ер нь хатагддээ шүү дээ. Ингээд үзэж байгаа бид нарт хүртэл ингээ гоё харагддээ шүү дээ эрэгтэй хүн. Тэнгүүд эмгтээчүүдийн тийм тэмцэн болоод одоо ямар нэгэн тийм бие маах бодийн тэмцэн болгоод яг эрэгтэй хүн шиг одоо эрэгтэй хүн эмгтээ хүнд харагдаж байгаа тэгэж гоё бол байдлаар эрэгтэй хүний нүдэнд харагддаггүй байх тий. Эрэгтэй хүмүүс зүйл тэрийг хариулт өгөөч please. Би ингээд яг тиймэрхүү юм бол ингээд алгацмаар санагдахгүй. Тэнгүүт яг ингээд жоохон эрэгтэй хүмүүсээ тэгж гоё ингэж мэдрэмж төрдгөө байх гэж би бодод байдаг байхгүй юу. За тэгээ тэмцээнүүд ингээ хоёр орой бөмбөг булаацлаад манай physical Asia-гийн тэмцээн байгаа. Энэ physical 100-аас ер нь бол гарч ирсэн тэмцээн. Тэгээд Хёно Жэжин хоёр. Тэгсэн чинь тэгэл чаас да манай Жэжин ч уусаа нөгөө бүжигчин хүн юм болохоор Хёно ч юм бол уусаа би яг анх харахтаа л нөгөө нэг ямар сайхан амтан бай гэдэг чинь тийм түгшигтэй хүн. Айгу өргөн мөртэй нөрнө зузаан бие мэтэй. Тэгээд ер нь бол Жэжин найз маань бүр ингэ түлхэгдээд цаашаа бүр нисээд уулд аваад явчихсан галцсан шүү дээ бүр ингэ. Зайл. Ингээл авч хидэл бараг ингэж авч хидэн чи манай Жэжин найз буухта бараг сууж бууж муугаад байсан уу яасан бэ нэг тийм амар үзэд хийсэн нэг тийм яг ихтэй хүний нөгөө нэг эго мего гэж юм байгаа шүү дээ. Таалагддаг юм ихтэй хүнийхээ хажууд нэг залууд ингэ түлхэж угаагаад авч хидүүлээлээ бас жоохон хэцүү ээ. Тэгээд тийм байснаа тэгээд Жэжин юм болохоор яг хүмүүс тэгээд хөвгөлтэй байлаас нь хараад өнгөрсөн дөө. Хөвгөлтэй байх чинь бас давуу талтай л юм байна. Дараа нь Сүбин Хёнжэ хоёр. Энэ хоёр бол бас алган бас үнэхээр яг Хёнжэ бол бас ойлгомжтой ялж иж их чи болцоонд авч явна гэсэн хүсэлтэй байсан учраас бүр ингээ алаан болсон. Энэ тэмцээнд хоёр хүн гэхээр би яг Хёнжэ тэгээд Хёно хоёрыг ингээ ялаасаа гэж бодсон. Яагаад тийм хүссэн хүнтэй ярилцахыг хүсээсэй гэсэн хүмүүс байсан. Тэгээд Хёнжэгийн ингээд их чи ингээ дахин дуртай гэсэн болохоор нь яг тэр нь тэгж таардах ч үгтэй тий. Дахин дуртай гэж хэлсэн болохоор нь ингээ ялахыг хүссэн гэдэг нь бүр ингээ хөрхөн би баг ингээ доглоод хөрхий хоёлоо үрхий гэмээр. За.
Сэнгэл Хёнжэ. Энэ хоёроос бол би яг үнэндээ ингээд Хёнжэг дэмжиж байсан зав. Яагаад гэвэл Сэнгэл би яг ингээд Минжи шиг Сэнгэл яллаа гэхэд яг нэг тийм ихчийг сонгохгүй юм шиг мэдвэж төрөдсөн байхгүй юу. Тэгээ ихчийг сонгосон ч гэсэндээ энэ хоёр чинь нэг тийм гойлгтэй хоорондоо юм яриад биднийг алсмалсан юм хийхгүй байгаа гэсэн учраас за барыг тэрний оронд Хёнжэнд дийсэн дэргээ би ингээд Хёнжэг дэмжиж байсан. Гэхдээ тэгэл ер нь бол маяа Сэнгэл найз ялсан. Маа найз ч ер нь эвгүй гарвал шүү дээ ингээд нэг тийм сууж басч масаад нэг ийм өдөлгөөнтэй нэг тийм гинт хөлөөс орж ирээд ингээ аав шиж юм шиг яах гэдэг гэмээр эвгүй гарвалээ Сэнгэл ч юм бол бас өн бол загварын тийм маркетинг мэрэгжилтэйстэй тэгээд жоохон угаасаа тийм биетэй юм ч одоо спорт гэл байлгүй дээ олгооч гэж. Тэгээд Хянаа бол бүр ингээ байсан заяа. Угаас ингээ аим хүчтэй тэгээд зүгээр ингээ түлхэл зайл гэ бүр ингээ түлхүүлээ би бол бүр ингээ хийсээд бүр ингээ гэд ингээ явахаар заяа. Аим нэг тийм гоё түшигтэй. Тэгээд тэгснэ Хянаа зөвхөн яг хүчтэй ч биш бас ингээ бүр амар ухаантай бүр тархиа ашигладаг заяа. Тэгэхээр чи бүр үнэхээр би бэлдрийн хөвч тийм тэгснэ ингээ амар толгоо ашиглаж чаддаг ухаалаг залуу гэж бүр үнэхээр секси. Үнэхээр булчингаас илүү секси зүйл чинь бол хүний юм шүү дээ. Тэр Хянаа бол үнэхээр гоё залуу байгаа. Надад баг хамгийн дуртай залуу маань ер нь л Хянаа болоод байгаа сүүлийн үед анги их тусам. Та нар санал нэгж байгаа юм бэ нүү? Тэгээд тэр хоёр ялчаад Сэнгэл хэнийг сонгох нь бол амар сонирн байсан. Тэгээд би баг за ер нь бол Минасыг сонгох юм гэж бодож үзчихсэн яг Сэнгэлийг хүний сонгохт нь. 특식 데이트를 함께 제발요. 화장실 가래. 이때까지. 김민지 씨입니다. 김민지 씨입니다. 진짜 화한테 때문에 옆에 어디 야가 부르는 게 남학 성장 시간에 부르는 게 쫄딱 떨어져 가지고. тэгсэн чи ихчийг сонгосон. Тэгж таам бол тэгсэн чи нэг ч өмнөх өдөр нь бас ингээд юу идмээр гэсэн дахиад идмээр байна мэн гэдэг тэгсэн мэлээ л тээ. Тэгээд энэ хоёр ингээд болцсон. Тэгээд бас л яг миний бодож ирснээр энэ хоёр амар нэг тийм сүртэй яриа бол өрнөөгүй. Ингээд догтлуулсан тийм яриа юус өрнөөгүй. Энэ хоёр ихтэй танилцаад хэдхэн 3 4 хон жиж амар сонир ингээд утцаа ус шүү тийм болцсон. Би тэрэндээ харамсаад байгаа. Бид нарыг бас жоо алцмал мөрөж тоорноо ч гэсэн алцхан л та. Ингээд гоё дип яриа өрнүүлэлт энэ юусоо тийхгүй ингээд арсаар юм яриа л ингээд ярьж байгаа яран сэдв зөвхөн ингээд минасуу байж байгаа тах юм жоо сонирхолгүй шүү дээ хаа. Тэг би эго бодод байгаа. Их тэгтээ баг нөгөө нэг Сэнгэл ялчаад ингээд миний сонгосон бол Минжи гэдэгт баг өөрлөх гэдсэн. Тэгээ ингээд үнэхээр Сэнгэл чинь бүр ингээд ялах гад бүр амар улааш яриадсэн шүү дээ. Тэгээд үнэхээр тэгэж ялахыг хүссэн хүсэл нь үнэхээр ихчийг сонгож болцох байсан болов уу эсвэл зүгээр л нөгөө нэг эдгээр чинь бас зөвхөн болзооны ирэх гэхээс гадна бас нэг эрэгтэй хүний нэг тийм эго мего гэсэн юм байна шүү дээ. Ингээд ялан малан гэсэн тэр мэдрэмжийн зөвхөн байсан болов уу гэж би бас бодсон. Хэрэв үнэхээр яг ихч дахиад дуртай гэсэн болохоор нь тэгж ихчтэй ам дахиад идэхэд бол тэгж амар хичээсэн бол бас ингээд гэмэр байхгүй. Тэгээ зөвхөн ингээд эго гэх юм бол ингээд гэмэр мэдрэмж төрж байгаа. Тэгээ яг тийм эгоны асуудал бол ялч уусаа байх бахтай эрэгтэй хүмүүст ийм ялангуяа бүр ийм нөхцөлд. Тэгээд одоо юу гэдэг саний одоо ийм эрэгтэйчүүдийн ингээд тэмцээн ингээд болоод дуусны дараа надад бол ингээд одоо таалагддаг тэгж майчилж байгаа эрэгтэй дээр очиод ингээд тэр чинь өдөн бүр ингээд шалбарч боловцсон маш тэмүүд ингээд яна ингээд гэмцсэн үү ядарсан уу мундаг байлаа энэ төр гэдэг эмгтээчүүд ингээд яриа өдөж мүд тэгмэр юм шиг сандаад авахгүй гэтээ эдгээр юу тэгтгүү заяа. Эсвэл тэрийг ингээд харуулахгүй байдэн гэж баймаргүй юм даа. Тэр чинь харуулдаг нь гоё л дүрс болно доо. Тим ерөөсөө байдгүй тэгэл зүгээр ингээд тэмцээн дуусан гот ингээд яваад өгдөг заяа бүгдээ. Би яасан бол тэрний л юм шиг сандаад ах юм тэгдгүү хичээд идэм болов. Анд ихчиг сонгосон чи ихч өрөөнд оршоо бүр ингээд амар жаргалтай бүр гизэн гівтчихэд шүү дээ амар иттэй. Амар хөөрхөө. Тэгээд тэр Гуин Хянаа хоёрын болзоо бүр орчин ямар гоё юм бэ? Амар гоёсэн ш нэг тийм 100 орой. Тэгээд Гуин найзууд биш Хянаа найзууд бүр үнэхээр би ихтэй байгаад Хянаа найзтай зодтол гэсэн бол би бүр битгэлтэй надад битгий юм хэлдэл гэхэд л байсан. Тэгээд Хянаа бол бас яалчгүй яг нэг хүнээ ингэ сонгочоод нэг хүний хаараас явдаг нэг тийм гөлөг шиг төрлийн хүн тэгээд ингэ зөөлхөн яалч ингэ дуу цөөтэй тэгээ нэг тийм түшигтэй. Би бол ингээ Хянаг сонгохоор яагаад үл нэг тийм далбалзаа байхааргүй. Тэгээ уус энэ янз бүрийн салхинд хийсээд ахааргүй. Ингээ уус ингээ түлхсэн ч ингээ чигээр ингээ байж ахаар шинжин уус тийм. Гэтэ арай итэрхий чимээгүй юм шиг. Тэрийг бас даваа ингээ ажигласан. Тэгээд яваад явахс мэл Минасыг сонгоно гэж манай нэг хэлсэн. Би яг нь ер нь бол ингээ яваад үзэх хэрэгтэй л байх л та. Яг уус сонирхож байгаа юм чи тэгээд
шудраг тэрийгэ хэлж байгаа нь окей. Тэгээ ихч гэсэндээ гаднаа тэрэнд нь ингээд гэд яг дотроо ингээд бодож лагалах л та. Тэгэл байж таа гээд. Гэхдээ Минасуутай ойлгоноо байх нь юу нь аюултай шүү. Та нар мэдж байгаа. Минасуутай ингээд нэг тийм тэгээ ялангуяа диваажмын очиж усан самаанд орчмоор хойлохнаа байх юм л Минасуу чинь аюултай хүн штэ. Тэгээ синgiлийн тархи бүр ингээд эргүүлээд ингээд солируул аачих гэж би бас жоохон ингээд сэжиглэж байгаа бишээ ингээд болгоомжилж байгаа гэх юм уу. За тэгснэ нөгөө нэг Диважи явсан жижин чинь Диважи яваад нүшийн нэвтээд тэр орчин бүр ингээд битэрийн хьюморс амар нэг чинь би баг насны айна олчих шиг бодлоо аав ээж нь би ингээд бэр гуймаар байна гэсэн ухааны юм жижин яриад л та миний топ сонголт бодлоо гэдээсэн шүү дээ. Тэгснэ өөр жирэнгүүтээ манай хичэд цэцэгний зураг өгч мөгөө тэн дээр бол би ингээд нэг тийм гүн дээр ингээд ихч тэгээд бусад хүмүүст гэсэндээ ингээд ямар хөөрхий ингэдсэн надад бол ингээд нэгдүгээрт ихч Диважинд очиод жэжин тэнд тийм ярилцлага өгснийг мэдэхгүй бид нар л мэдж байгаа. Тийм болохоор хичи өнцгөөс шал өөрсдөө тэрийг ямар хөрх юм бэ гэж харж болно. Би болохоор тэр ярилцлагыг сонссон болохоор жэжин новшоо гэж хараад байгаа байхгүй юу. Тэгээ дээрэс нь ингээд өөр эмэгтэйтэй хамт явсан Диважингийн болцоон дээрээ байсан цэцэгний зургийг дараад надад авчирч өгнө гэдэг энэ яг үүндээ тэгж амар доглохоор юм уу? Эсвэл би л ийм амар эсэргүү завтай байгаад байна уу? Зэрүүл надад ингээд нэг тийм би яг ингээд үзэхдээ ингээд гэж суужсэн чи их ч амар баярлждаг байхгүй цэцгийг авангуудаа тэгэхээр би баярлах байсан юм уу за ямар гоё юм бэ гэж үзсэндээ тэрийг тэг манай нөгөө нэг хянаа найз бас үнэхээр арай л дэнд дарах юм чимээгүй эсвэл үнэхээр ингээд дурлалтаа сохроод хүн нөгөө дурлахаар ингээд жоохон хичээд байдаг шүү дээ тэр нь бүр дэнтцсэн юм уу эсвэл угаасаа дарах хүн дээр тэгсэн юм уу ус өглөөний хоолн дээр цайн дээр ингээд ус авчиж өгсөн ч бүр ингээд санаж мандрал яна хичээд байна тийм амар юм том биетэй залуу байж зүгээр нэг жижигэн биетэй охинд тэгээ бүр ус авчиж хөөс үртэл ичих хэмжээнд хүний өөртөө дурлуулна гэдэг бас гайхамшгүй. За тэгээ би ч хосын тоглоом болсон. Ингэж наалд зогсдог. Би яг Минасуу Синил хоёр бас ингэ хос болсон чи би бүр ааши баш. Минасуу 씨와 송승현 씨. Энэ яг үнэхээр ингээс ууснаа нэвтрүүлэг юм гайхаа ямар нэг хорог туснаа гэж би шүү. Бэлэр шүтгийг сэжгэлсэн. Тэгээд тэгсэн чи дараа нь хөөр хийдөө. Манай сонхон найз бас тэн дээр нэмэгдээ дахиад ингээ гураад олчиж байгаа байхгүй. Миний найз, манай сонхон найз жоохон ингээ гандаа орч хэмрээ сан мөшүүлмаар юм уу? Эсвэл нэг тийм жил нь ороод энэ жил дээр нэг энэ жилийн суудал муудал шорон дээр суусан, усан дээр суусан гэж байдаг шүү дээ. Миний найз энэ жилийн энэ суудал нь яг бөмбөг баха. Тэгээ бөмбөгөн дээр суудсан. Тэгээ миний найз ямар нэгэн бөмбөгтэй холбоотой юм хэрэг дандаа бүтлгүүтэн. Тэгэл энэ орчимд хоёулаа яг Минасуутай нэг нэгээр ингэж төвлөлгийг хүсэж байсан хүмүүс шүү дээ. Тэгээд ингээд сонхооны дээр байж байгаа сайн бүр ёо энэ газар надад үнээр зөхгүй шүү би бүр үнээр амар аазгүй. Ингээд үнээр бүтлгүү новш гэдэг нэг Монгол кино байдаг шүү дээ. Тэр үйл ингээд бүтлгүү новш гэдэг ч юусээ санах уу. Үргэлж гуравдагч болно миний найз хөөр хийдөө. Тэгэл хүнтэй ингээд үргэлжчиг ингүүд ингээд сайн найзууд нөгөөт нь фрэнд зонд чинь за тэгвэл нэг ядаж тоглоом тайлбарлуулад нүцгэн бээр нь очиж тэрвэрэд авъя гэх тэгмүүд ингээд гуравдагч хүмүүс болчихно бүр айгу зовлонтой юм аа. Миний найз хэмрэн сонсоорой. Тэгээд энэ тэмцэн дээр зогсчоо ингээд тэр юун дээр гарцсан ингээд даалгараа гүйцэд зогсчоо төрхнүүдийг харах бүр амар хөвгчлээ дүрснүүд байсан заяа. Энэ надад л инээс дарагдаад байна уу? 오케이, 할 수 있어. 이게 뭐야? 이게 надад л биш байсан. 이거 진짜로. Тэрийг харахын хажуугаар миний яг бодож исэн бодвол хянаа бол үнэхээр сайн тул амар түшигтэй. Тэр нүд бүр ихчиг ингээ үүрцэн. Тэгээ бүр ингээ яг ингээ чулуу шүү зогсож байгаа байхгүй. Тэгээ лигш дээр мараа бүр ингээ. За 4-аас үлдлээ шүү. За 3 үлдлээ шүү гэд бүр айгуу нэг түшигтэй залуу ингээ хянаа бүр амар гоё залуу байгаа тийм үү. Гэхдээ миний нэс амар их бөхөө байгаа юм. Тэр өглөө нь ингээ гүйн дээр очоод өргөөд өгөх юмсан гэд. Тэгснийг өргөөж өгөхгүй тийм ингээ манай азгүй сонхоо найзтай хоёр ингээд тэрээс яриад ингээд нөгөө нэг 92 загаал гэдэг шиг тийм ингээд зогсоод байгаа байхгүй юу. Энэ хоёр одоо яг юу чигээ зогсоод байгаа. Миний найз жоохон амар нэг тийм арай тэндүү чимээгүй дарах манай тийгүү нэг гоё залуугаад байгаа байхгүй юу. Амар ингээд сая болоо энэ дэр ингээд юуг нь өргөөд өгөх хэрэгтэй шүү дээ. Яана юм. Энд өргөөж өмөр ингээд тэгснэ энд ингээд гомод зогс.
Зогсоод ахыг. Арай дараах юм аа миний нэр. Тэнд ч одоо ингэж шууд очиод өгөөд өгöd өгөн болмаар юм хичээд байт юм болов уу? Яа гэвэл тэн дээр үл би жоохон бодсон. Гасаа. Тэгээ ингэ болцсон уу? За тэгээд ер нь л ингэж явж явахаас сонголтын юм а хийцгэн гээд тэгсэн штэ. Үгүй юу болоод байна. Миний бодлоор та нар яг дараагийн сизон дээр биш дараагийн дугаар дээр хин явж явна гэж бодож юм. Миний бодлоор яг мэдээж энэ одоо энэ ангийн төгсөл дээр чинь минаас хэнийг сонгохыг хэлэхгүй шүү дээ. Нэвтрүүлэг чинь бидрийг хүлээлгэх гээд. Миний бодлоор Синилийг сонгож магадгүй гэж би бодоод байна. Яагаад гэвэл яг уу энэ минаас нөгөө Сүбин хоёр чинь бас бусдад ингээ ярилцаад ингээ баг нийлэх шахуу юм болцсон шүү дээ. Гэхдээ минаас тэр Сүбин хоёр чинь нөлөөлөх чинь нөгөө нэг хамт явж яваад үзсэн шүү дээ. Синилтэй бол үзээгүй. Тэгээ Синилийг сонирхож байгаа юу яа сонирхож байгаа. Тэгээд Синилтэй минаас явж үзээд тэгээд ингээд тэнд чинь бас арай нэг өөр төрлийн дотн байдал үүссэн шүү дээ. Тэгэж хурж ирчээд ер нь бол Синил үү Сүбин үү гэдгийг бол минаас сонгох байх гэж би бодоод байна. Тэгээд энэ дээр бол яг Синил явах байхаа гэж би бодож байгаа. Яаш. За тэгээд та нар бүгдээ сэтгэлээ уулзаарай. Тэгээ яалчгүй юм хэр за тэгээ та нар бас сэтгэлээ уулзаарай. Минаас үнийг сонгоно гэж бодож байна. Синил хэнийг сонгоно гэж бодож байна. Бүгдээ дараагийн донт тэргээд устгах юм байна.